За Улаанбаатар марафон олон улсын гүйлт энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. За 1914 оноос эхэлсэн. Донд нь одоо ковидын шалтгаанаас 2-3 жил тасалдсан байгаад өнгөрсөн жилээс эхлээд одоо дахиад амжилттай зохион байгуулагдаж явж байгаа. За энэ жилийн марафон гүйлтийг 5 сарын 27-нд зохион байгуулахаар уг нь төлөвлөсөн байсан. Тэгтэл одоо бас сайшгүй шалтгааны улмаас 7 хоногоор хойшиж 6 сарын 3-нд 2023 оны 6 сарын 3-ны өдөр нийс Улаанбаатар хотын төв талбай, Сүхбаатарын талбайгаас гараагаар ингэж зохион болгохоор шийдвэрлэгдсэн засаг даргын захирам зогссон хэрэгжээд явж байна. За энэ жилийн одоо марафон гүйлтийн онцлог юу гэхлээр зэрэг зөвхөн одоо гүйлтийн арга хэмжээ зохион байгуулад цогсгош энэ өдрийг бол нийтээр нь одоо нийслэлчүүд зориулсан спорт одоо баярын өдөр бүх нийтийн одоо гүйлтийг дуурайсан ийм одоо өдрөлөг болгон зохион байгуулахаар ингэж төлөвлөд явж байна. За энэ жилийн марафон гүйлтийн одоо зам маршрут бол өнгөрсөн одоо хугацаанд явж байсан ийм батлагдсан зам маршрутаараа зохион байгуулагдана. 5 км-ийн гүйлт бол Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлээд 40 мянгатаар тойроод зоос хоёрын одоо урдлын баг тойрогоор гүгээд сансрын түнэл хүрээд урагшаага бөхөөргөөр эргэж баруун гарлууга инг тайвны өргөн чөлөөгөр гүгээд төв талбайд барайнд орно. За дараагийн маршрут нь болохоор зэрэг 10 км-ийн маршрут байгаа. 10 км-ийн маршрут бол Сүхбаатарын талбайгаас гараад инг тайвны өргөн чөлөө Сэвлийн гудамжаар гүгээд онцгой байдлын ерөнхий газрын урдлаа баруун гарлууга эргээд хоошоо Бөмбөр хүрээд бөмбөрийн одоо сарай хөрөлгүүгээр баруун гарлууга эргэж Монгол нүүсийн байрнаас хоошоо 8 шаргын үүдээр гүгээд за баруун гарлууга баг тойрогоор эргээд Хүнсний 1-р дэлгүүрөө Зоос хоёрын баруун талаар зүүн гарлууга эргээд тэгээд метромол Хүүхдийн урлаан бүтээгдэхүүний урдуур гүгээд Хятад элчин сайдын яамны баруун талаар сансрын одоо түнэлийн чиглэлд гүгээд сансрын түнэлээс хойшоо сансрын колонк өгсдөг замаар гүйж сансрын колонкоос одоо зүүн дөрвөн замын туслах замаар гүгээд зүүн дөрвөн замаас инг тайвны өргөн чөлөө рүү баруун горлогоо эргэж гүн. За баруун горлогоо эргэж үүж Арсантайг үрд аваад 103-ийн одоо уулзуурлуу зүүн гарлууга эргэж өгөөд Шангрила зочдлын араар гүйж тэгээд төв намын сангийн урдуур барайнд орох ийм хэлбэртэй. За энэний дараагаар бол 21.095 км-ийн зайн бол энэ одоо саяны 10 км-ийг 2 удаа тойрно. За 42.195 км нь бол саяны 10 км-ийн тойргийг 4 удаа тойрч ингэж одоо гүөх маршруттай байгаа.